Монгол улс маань хөгжинэ. Бүтээн байгуулалт бол монголчууд хийж чадчих. Аль салбарт одоо өнөөдөр монголчууд хийдэг болцсон. Гол нь чин сэтгэл ямар ч хийж. Эрийн 4 онд Германаас монголчууд их машин зөөдөг байлаа. Тэгэхэд чинь нөгөө Солонгос, Японоос сургаггүй ямар ч машин зөөх боломжгүй байсан. Зах зээл нээгдэггүй, бага байсан. Манай цэргийн найз маань Утганбаяр гээд найз маань Германаас машин оруулж ирээд тэгээ замдаа нөгөө машин бас засвар орохоор юм болохгүй юу? Тэр үе шунхлаа байсан. Шунхлаа авт сервис. Монголд Улаанбаатарт өөр нэг байгаагүй баха. Тэгээ шунхлаараа өгсөн чинь шунхлаа их үнэтэй байна. Хийх гэсэн чи сэв будаг замаас хийх боллоо гэнэ. Тэгээ надтай уулзаад би чи цэрэгт байхдаа маш их юм хийдэг байсан. Манай чи хийчих. Чи чадна гэд. Тэгээд дарханд ээжийн дэрээвэнд гашаанд нь машиныг авчираад тэг сар ноцолцсон доо. Сэвийг гаргаад, будгийг хийгээд, замаасыг хийгээд ингээд сайхан болгоод өгчихсэн юм. Тэрнээс л миний ажлын гараа эхэлж ийсэн. Тэгээ би их урамшсан. Тэгээд ер нь будаг замаасыг өдөв засвар хийгээд болох юм байна гэж бас өөртөө урам өгөөд ер нь үтсэн л дээ. За тэгэл тарханд байж хад тархан Улаанбаатарын хоёрын хооронд микроавтобус их явдаг гэсэн. Хүн зөөж. Тэгээ микроавтобусанд ачаа олдохгүй. Нөгөө зөөж байгаа зорчигчтай хөнгөн чанарын ачааг дээрээ тавьмаар шүү дээ. Ачаан дээрээ. Тэгэхээр ачаа байхгүй олдохгүй. Монгол сураггүй. Тэгээд би ачаа хийсэн. Бирж дээр нь зогсоод орны нэг никkel толгойг би 500 төгрөгөөр худалдаж аваад Оросын орны толгойгоор ачаа хийгээд шаттаа нэгээд нэг хэсэг борлуулж энэ микродыг хангасан штэ. Тэр чинь бас автын машин тлим хийж штэ. Тэрнээсээ бас их урамссан. Тэгэж байж байгаа л тэгэл Улаанбаатар л ирсэн. Тухайн үед яг 90 хэдэн онд Улаанбаатар хотод Монгол улсад маань өнөөдрийнх шиг юм автомашин байгаагүй. Солонгосын ихсэл анхаарч иржсэн. Тэгээ Оросын холбооны улсын автомашинууд байсан. За тэгээд тэр үед одооны шиг гялт цалаа өнгөлөөд бүр өстө нүүдэх халтмаар жалалцдаг хийдэг технологи байгаагүй. Өстө сургаггүй байсан байхгүй. Багажаа өртөө өөрсдөө зохиож хийдэг гэсэн юм чи. Хятад яваад нэг багаж авчих гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Багажаа өөрөө төмрөө зохиож хийдэг гэсэн юм чи. Цэв гаргадаг багажаа жишээ. Тэгээд хийдэг байсан. Нэг Excel-ийг анх будсан чинь байхгүй. Нөгөө будгийн нурсгаад, лакийг нурсгаад бүр ус асах зэв шиг болгож будаад илгийг авч байгаа юм чи. Тэгээд тэр эзэн за яах вэ? Миний хүү сурж байгаа юм байна. Яах вэ? Цаашдаа миний хүү сайхан хийгээрэй. Одоо яах вэ? Ахын зүгээр ингээ явчих. Тэгээ надад их урам өгчсэн тэр ах. Тэгэл тэрнээс хойш би гадаад яаж хийж ин тэр хэмжээнд хий сурыг. Энийг хийгээл хоббигоороо их сонирхолтой болсон да машинд. Тэгээ тэрнээс хойш бол хийж их явцад бол солонгосчууд их орж ирдэг гэсэн. Одоо Түндэм ингээл янз янзын засварын газар нээгдээл тий. Солонгосчууд чинь бас юмаа үзүүлэхгүй Вьетнамчууд чиг. Оронгууд өдөр оронгууд юмаа нууц чинь хийхгүй дуугаа зогсож чинь тамгаа татаад юм яриа зогсож чинь. Тэгээд ороо болохоор шөндөө хийн хүн байхгүй байхгүй. Их муу санаатай золигнууд шүү дээ. Тэгээд машинаа янзлуулах гэж солонгосчууд дээр машин унж очоод зориу сэвтэй машин. Би яаж хийдгийг ч бас харж байгаа машинаа өгмөр гэж бас зайд хэрэглэн шүү дээ. Тэгж байгаа нөгөө нэг юмнуудыг хараа авчин. Ингэж ийм арга барилаар хийдэг юм байна. Ингэдэг юм байна. Тэгдэг юм байна. Тэгээд бас өөрийнхөө нөгөө чадам чансааг сайжруулна. Тэг сайжруулж явсаар хагаад будаг замаасыг бол би зүгээр өөрийгөө магтж байгаа юм биш. Одоогийн хийж байгаа Вьетнам шиг л төгс хийдэг болсон. За гүйцэтгэл будгийг би нэг 2007 он хүртэл хийсэн юм байна да. Тэгээд ер нь нэмжд үзүүлээд шинжилгээ хийлгэж үзсэн чинь уушиг бол ер нь их муутсан байсан. Тэр үед одоо хөдөлмөр аюулгүй байдал сурахгүй бас. Тэгээ би гүйцэтгэлээс болсон. Хийхээ болоод ер нь доторлогоо жибний доторлогоо тий. Жибч их ороод ирлээ. Нөгөө Германы
жибийг задлаад үцхээр нөгөө дуу чимээ битүүмжийг маш сайн хийсэн байдаг германчууд. Benz, BMW, Audi, Volkswagen гэх дөрөв үйлдвэр. Машины задлаа үцхээр хийсэн байдаг. Герман хийсэн байдаг. Япон, Америк, Солонгос хийхгүй. Тэр битүүмжийг ерөөс хийдгүй. Төмрөөрөө наан нэг хаалгыг задлаа үцхээр хаалганы самбрыг аваад үцхээр гялгуур хот байна. Гялгуур хот. Наац. Тэгэл төмрөөрөө. Энийг ер нь хий. Энийг хиймээр юм бэ. Монгол маань ийм эрс дэрс уур хамсгалтай юм чинь. Яг Германыг дуурайч хий. Материалыг судлаад оруулж хийж ирсэн. Анхудаа би Монголд манайх оруулж хийсэн. Мэдээж өнцөг үзэл байх ёстой хүнд өнцөг үзэлтэй гэдэг утгаараа жагсаалд оролцоод эсвэл нэхэд их дэлдээл те одоо төсн хөөрөөл ингэхтэй гол нь биш шүү дээ. Өнцөг үзэл гэдэг бол хөдөлмөр зүтгэлтэй бүтээн байгуулалтыг хийх чармаалттай байх ёстой. Би юу тэгж боддог. Манай залуучуудыг нийтэд нь хамруулж хэлж болохгүй л дээ. Дийлэнх нь бэлэнчлэг сэтгэлгээ зүгээр төгс өгчсөн. Бэлэнчлэг сэтгэлгээ өстой дээцэгтэй хүрчсэн залуучууд их байна. Өнөөдрийн залуучууд айгүй хялбар аргаар өнөөдөр энэс 10,000 төгрөгөөр юм аваад 15,000 20,000-аар булан эргээд өгөх гэж бодоод байна шүү дээ. Тийм л хялбар бизнес хайгаад байна шүү дээ. Юусе болохгүй байхгүй. Хүн хөдөлмөрлж ийж өнөөдөр сайхан амьдрна. Дэлхийн үйлдвэрлэгч орнууд говтос байна уу, гутал байна уу? Одоо электрон бараа байна уу тий? Автомашины эд-анги байна уу? Өнөөдөр бүгдөө ингэ хүн хийж байгаа шүү дээ. Энийг монголчууд маань хийж чадсан шүү дээ. Тэгээд дайчлах хэрэгтэй шүү дээ өөрийгөө. Тэгс зөвхөн мөнгө одоод энэ хүний юм хараагүй юм чи яа гэх нүдэн дээр нь тий ялцаал юм игээд хэрэглээндээ ороод ирэхээр маргааш нь өрн таран болчих юм битээ хэл дээ. Ингүүл сайн хийвэл чин сэтгэлээс хийвэл Монголд манай хөгжинэ. Хүн ядарчин их ажил хийж гин гэж ерөөсөө бодож болохгүй. Ерөөсөө бодож болохгүй залуучууд. Баг унт хоол ундаа тохируулж ид ажлаа яг амснараа хий. Ингүүл амжилтанд хүрнэ. Хүний имийг цаг хугацаанд гаргаж ихийн тулд хон жүн чих юм байна. Хүний итгэлийг алдаж болохгүй. Миний баримтлагдаг зарчим бол ерөөсөө л хүний итгэлийг алдаж болохгүй. Юунд дэгч. Юунд дэгч тэр байхгүй. Одоо ажил дээрээ мэдээж number 1 нэгт тавина. Харьцаа. Хүнийг хүндлэх хэрэгтэй. Тэгэл бүх юмн дээр чин сэтгэлээсээ л хандаад байх хэрэгтэй. Хүнд хизээч муу самжлахгүй. Хүнд муухай зан гаргаад хэрэггүй. Үнтэй айл болохоор эвтэй адилхан л харьцдаг. Тэр 2 сая төгрөгийн машин унаад ирэх нь хамаагүй шүү дээ ерөөсөө. Тэр 200 сая машин унаад ирэх хамаагүй шүү дээ. Тэр их хурлын гишүүн байна уу? Тэр хүн годон цэвэрлж гин юу ерөөсөө хамаагүй шүү дээ. Хүн шүү дээ тэр хүн чинь. Тэр хүнд яг л адилхан хандах хэрэгтэй байхгүй. Адилхан хандах хэрэгтэй. Тэр хүн надад 20,000 төгрөг төлөөд хийлгэж гин үү? 200,000 төгрөг төлөөд хийлгэж гин үү? 2 сая төгрөг төлөөд хийлгэж гин үү тий? Ерөөсөө хийж байгаа арга барил, хийж байгаа чанар яг адилхан байх хэрэгтэй. Тэрийг маш сайн бодох хэрэгтэй. Өрөөндөө орж ирээд ажил аваад нь тий интернет рүү орж харна. Олон улсын технологи нөгөө он цагийн туршлага гэдгээ тулгуурлаад нөгөө автотой холбоотой
сайтууд үзэх гээл ингээл судлах юм их байна л да. Тэгэхээр интернет рүү орон за энэ өрөөндөө бас орж иж ирсэн зочин за үйлчлүүлж байгаа хүмүүсээ нилээн дэлгэрэнгүй тайлбар өгөхөр бол тий ярилцах бол энэ өрөөндөө орж иж ажиллаа ярьдаг. За энэ хан дээр байгаа зургнууд гэвэл манай нутгийн Арангаан одоо булгуулын маань зураг байна. Мэдээж булгуулаа бол шүтгэн тодорхой. Ягаад гэвэл миний унж дөрж өссөн газар учраас. За урлагийн одуу тэгээд энэ манайхаар үйлчлүүлдэг хүмүүсийн зураг байна. Тэгэхээр манай аавын маань одоо яг Арангаан аймгийн 6 дугаар Азад одоо тээврийн жолооч байсан энэ зураг нь одоо гавьяа шагнал авж исэн одоо шагналтаа аавхан зургийг бол энд байрлуулсан. Миний аавч хоёр бол Арангаан аймгийн уугуул иргэд. Аав маань Арангаан аймгийн 6 дугаар Азад олон жил тээврийн жолооч хийсэн. За ээж маань совилогч байсан. Сайхан буурлууд байсан. Ер нь техник сэтгэлгээ автомашин сонирхолтой болгох энийг маань аав маань ер нь надад анханасаа л өвлж сургажсан юм байлээ. Тэгээ миний хүү жолооч болоош юу л гэдэг байсан. Нөгөө жолооч тухайн үед одоо баг мэрэгжил байсан шүү дээ. Тэгээл бааз дээр нь очиод янз бүрийн засвар үйлчлэгээ хийхэд нүртэл хажууд нь байгаад аавда туслаад маш их юм сурж исэн би бол. За энэ бас миний одоо яг өнөөдрийн хийж байгаа ажил мэргэжилт маань маш их нөлөөлсөн баг гэж би боддог. Аав маань тээврийн жолооч байхдаа бас их дагуулж явна. Дагаж явахын тулд гэрийн ажлыг маш сайн хийн. Урд тамирын гол руу загсанж явдаг ангийнхантайгаа. Загсанж яваад нэг 3 загас бариад ирсэн. Гэрийнхээ хаяг шуудсан. Хөдөө усанд сойгоо тавьчихсан байсан загсаа орон доогоор төмпөндийгээ. Тэгээд аавтай явна гэж цамцаа эндүүдээд эндүүгээ халаагаад ингээд ширээн дээр ингээд тавьчихсан. Эндүүнийхээ ор сууж явахгүй юу? Тэгсэн чинь шалбал гэж ус дугаараа явцлаа. Гэрийн хаяа руу. Тонгоогоо гарсан чинь хүзүүгээ төлцсөн эндүүндээ шархал явцсан. Загсыг ч муур аваа явчлаа. Би ч хүзүүгээ төлчлээ. За ингээл 3 жилдээ одоо ингээд сариун байдгийг төлцсөн. Тэгээд аавд хэлээгүй. Явна гэсэн юм чинь нөгөө аав явуулахаа байцна гэх. Тэгээд цэцганы дос түрхээд светрийн цамц өмсөд нуугаад явчваа. Яваал өдөржингөө яваал ороо унтах болол би 55 дооогоор шалан дээр унт хүүхэд юм чинь. Шалан дээр унтаа шүн халуураад нөгөө шахандаа болоод хүүхэд юм чинь. Тэгсэн аав өглөө босоод байжсан. Цэцганы дос өнөртэй юм хийдэггүй. Тэгээд миний хүү яасан юм уу төлцсөн юм уу гэдэг. Тэгээ хэлсэн. Тэгээд аав намайг тухайн үед бол загнаагүй их ухаар болж хэлж ийсэн надад. Миний хүү хол замд явна, эмч дамж байхгүй, эмнэлэг байхгүй. Тэгээд тийм шархчих хүндрээд ингүүл яах юм. Болохгүй шархлаа. Тэгээ идэл буглуул яах юм. Бохор орчин наадах чинь. Ингээд тэгэж би нэг хүзүүгээ төлчихэд нэг тээвэрт нэг автагаа цуг явж ийсэн. Тэгээд тэр мэрийг ингээд бодохоор одоо тухайн үед үнэхээр гоё байсан. Тэгээд биднэрт аав ээж маань ер нь одоо хүн чанартай л бай гэж их заадаг гэсэн. Миний хүнд ерөөсөө муухай цангарахч болохгүй шүү. Ерөөсөө болохгүй. Ямар ч хүнд хүнлэг ханд. Тэгжил сургадаг байсан. Одоо тэр бол одоо миний амьдралын алтан царчим. Одоо бид нар яг л тэр аав ээжийнхаа заасан замналаар л хүүхдүүдэд хэлээд хүмүүжүүлж байгаа шүү дээ. Тэгээд ер нь орчин үеийн залуучууд энэ хүүхдүүд хүн чанартай л байгаасаа гэж боддог юм би бол. Хүнлэг байгаасаа. Тэгвэл тэгэл болоо явчихна. Биенээ хүндэлдэг байвал нийгэм маань ч хөгжин хүмүүс бага стресстэй бай, уур бухимдал багасна. Тэгэл хүн чанар, хүнлэг чанар. Би бол тэрийг л айгүй их бодож баримталж хүнтэй харьцдаг. Миний энэ амьдралын хэм маяг зүтгэж байгаа зүтгэл маань аав ээж хоёр буурлынхаа маань өссөн хүмүүжил тэр хоёрын маань одоо бүх юм нөлөөлсөн надад. Аав ээж хоёр маань биднийг бол маш сайн хүмүүжүүлсэн, хөдөлмөр их сургасан. Тэгээ буянтай улсууд байсан. Одоо ч намайг харж байгаа гэж боддог. Үйл ажиллагаа явуулж байгаа, бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хард асар том агуу гэр бүл хийж амжилтанд хүрдэг юм билий. Бас ном зохиол, одоо сонин сэтгүүл, телевиз, нэвтрүүлгээс үзэхэд эхнэртэйгээ анх танилцаад тэр үед чинь
Манай эхнэр скатли утас барьдаг байсан. Тэгээд утасных нь корпус тэр үе чинь ингэдэг дэлгдэг утас байсан. Тэгээ би нэг өөрөө зохиогоо тэгээд юмыг дөв болгодог байсан. Яг нь миний технологи л да одоо энэ орчин үеийн хийж байгаа технологиос шал өөр. Тэгээ эхнэртэйгээ танилцчаад нөгөө гар утсыг харангуйтаа би корпусын дөвдөд төгцсөн байхгүй юу? Дөвбөн болгоод. Тэр үед чинь одоо дөвбөн корпустай гар утастай хүн бол ховор шүү дээ. Тэгээд дөвбөн корпустай болгож өгөөд гар утсын. Тэгэж яг танилцсахаа дараа их коко вазаараа үнэлгээ авч ирсэн баг би. Тэгэж боддгийг өөрийгөө. Тий, тэргээрээ үнэлгээ авсан баг. Тэгээ ер нь одоо их хөдөлмөрч тийм зан чанартай тийм бүх таалагддаг манай эхнэрт. Юу ч хийдэг, ямар ч юм хийдэг байсан. Хөдөлмөрч тэгээд юмдаа тууштай тийм бүх их таалагддаг. Зөвлөд одоо ожим ханилаад гэрлээд ингээд байж ихт бол ерөөсөө тийм хүн таалагддаг байсан. Тэгээ би их таалагдсан юм байлээ л дээ. Гэр бүлийн ад жаргал бол хайр халамж, бие биенээ хүндлэх, хүндлэл тэрэн л оршдог гэж бодож байна. Гэр бүл одоо тогтвортой байх, тэгээд сайхан амьдрах, ямар ч одоо асуудлыг хоёулаа зөвлөлдөөд нээлттэй байж хоёулаа бие биенийхээ үгийг сайн ярилцаж сонсвол. Тий, тийм байж ид гэр бүлийн ад жаргал оршин тогтно гэж боддог. Гэрийн тооны хоёр багна дууч хүртэл байдаг шүү дээ. Ерөөсөө л тэр байхгүй хос багна. Хос багны нэг нь гулзаах юм уу? Эсвэл одоо нэг нь богинохонч байх болчих юм уу? Нэг нь улам өндөрсөн явчихаар зөрөлдөө явчихна яг тийм л байхгүй ер нь хүний амьдрал. Бид хоёрт хэлсэн үгэндээ хүрэхийг хичээдэг тийм адилхан зам байна яг. Хүнд хэлсэн л бол хэлсэн. Эхнэртэйгээ ханилаад ингээд энэ амьдралын явцад одоо намайг ингэж их ачаалттай ажиллаж байхад эрүүл саруул тий байх энэ нөхцөл энэ халамж энэ одоо хайр эхнэрийн маань хайр маш их нөлөөлж байгаа шүү дээ. Манай хань бол үнэхээр одоо надад бол хизээч холдохгүй байна. Хизээч холдохгүй байна. Эхнэр маань. Тэгэхээр би бол одоо их хацтай ирэх хүн гэж боддог өөрийгөө. Манай том охин санхүү эдийн засгийн дээд сургууль төгсөөд Ирланд улсын руу сургууль сурахаар одоо явуулсан охиныгоо одоо сургуульдаа сураад амжилттай хэлэн сайжраад маш сайн хэл сураад тэгээд боловсроод одоо Монгол улстай ирж бас Монгол улсынхаа хөгжил бүтээн байгуулалтанд бас хувь нэмрээ оруулах ёстой гэж боддог бид нэр. Тэгээд охин маань одоо гадаад сурж байгаа. Хүү маань 5 дугаар анги. За 5 дугаар ангид сурж байгаа. Тэгээд энэ өөрийнхөө ажиллаж байгаа мэрэгжлийнхаа дагуу компани авал хүүдээ бас өвдүүлж өгье гэж боддог. Ээж аавын хүмүүжил хүнд их нөлөөлдөг. Ямар ч үйл, ямар ч ажил хийсэн нөлөөлдөг тий. Тэр утгаараа одоо манай хүүд бол нөлөөлсөн. Тэгээ хөө маань хоёул цуг хийх үү тий. Би хийчихгүй. Тэгээд ажиглаад ингээд юм хийлгэхэд л их өвдөвтэй. Ер нь юм сурчна. Юмд аягүй өвдөвтэй. Надаас илүү сэтгэн шүү. Ер нь аавд хичүүл яасан, ингэчүүл яасан, ингүүл наа чинь тийм юм биш тийг. Би тэг хөгжүүлье гэж боддгийг. Бас их хориглоод байж, за гараа авчих бах. За ингэчих бах, гэмтчих бах тий. Хэдий боддог ч гэсэн чөлөөтэй байх хэрэгтэй юм бэл. Сэтгүүлч чөлөөтэй. Тэгэхгүй тэгэл хориглоод миний хүүд их чинь ингэ чинь гэд. Бас би хориглдог байсан. Одоо бас 10 нас хүрчихэж байгаа юм чинь бас юмыг наанта цаантаа бодох. Бас нэг аюулгүй байдлаа хангах үйс болгоомжлох ухтган суудсан байгаа шүү дээ. Тэр утгаараа би бас хамт юм хийгээ зааж өгье. Цаашд бас үргэлжлүүлээд явах бах. Гарын эвдүү бас нэг тодорхой хэмжээний бас авьяас чадамж байгаа гэдэг үүднээс би бол цаашдаа бол одоо хүүдээ зааж өгнө. Мэдээж миний одоо энэ бүхнийг үргэлжлүүлээд одоо Монголын ард түмний төлөө шүү дээ. Аюулгүй байдлыг хангаад ингэж хийгээд явал надад ч гэсэн сэтгэл хангалуул байх болно шүү дээ.
дуун гараад дугуун өнгөрч байгаа бол амь настай холбоотой болчихдээ шүү дээ. Автомашин ерөөсөө. Жолооны курсүүд маань жолоочийг сургахдаа ёс суртахууны хувьд их ойлголт өгмөр шүү дээ. Хөдөлгөөний соёл. За тэгээд энэ автомашиныг жолоодож сурах, самбаачлах хугацаа тэр бүх юмыг ерөөсөө төгс сургамаар байна. За миний харж дүгнснээр сонссноор жолооны курсынхаа амжилтыг ахиулах гад төгсгчнийг 100% төгсөх ёстой гэдэг зарчимтай нэгсэн доо. Тэгээ нэг зарчмаа барилдахын тулд төгсгчдөг. Унсан ч байсан тэгэл төгсгчдөг. Хүний амь нас эрүүл мэндтэй л холбоотой шүү дээ. Өөр юу байгаа? Жолооч болоод машин бариа явж байхад тэр л байхгүй гол нь. Өөрийгөө болон өрөөл бусдыг хохирохгүй эрүүл мэнд аюулгүй байдлаа бүрэн хангаж явах ёстой. Би 88 онд 10 дугаар анги төгсөөд Соёлын коллежийн хуваарийг шууд авсан. Ягаад шууд авсан гэхээр 9 дугаар ангид байхдаа аймагт хотоос кино драмын ангид 3 шат дамжсан шалгалтанд орсон. Тэр чинь сумдуудаас ирнэ, аймгийн төвөөс хүүхдүүд орно, олон хүүхд орж байгаа шүү дээ. Тэгээд би шалгараад бас тэг жоохон авьяас байсан юм шиг байгаа. Тэгээ манай анги Норовдоо гэдэг охин шалгараад бид хоёр анх удаа Улаанбаатарт ирээд багшийн дээд дээр кино драмын ангид шалгалт өгчихсэн. Нөгөө талигаач жүжигч найруулагч Дорцсон буугч маань одоо говийн зэрэглийг арслан шалгалт авчихсан. Тухайн үед. Тэгээд Дорцсон буугч чинь ингээл өсөө хойш нийлээл хөлсөн гоожол хүүхдүүдтэй аягүй сайхан харьцсан Дорцсон буугч маань. Миний хүү атуусанд ороод атуус тоором згшгээд тэгээ чи одоо яаж арга хэмжээ авах уу өөрөө унахгүй тулд хитүүт хийгээтгэгээл. Тэгэл тэр чи дээд бариулаасаа барих гал ингээл хитүүт хийгээл урагшлаад энэ гар бол байгаа газараа байна штэ барьцсан юм чи. Ингээл хитүүт хийгээл би 2 дугаар шатнаа тийм 1 дэж тэнцэл 2 доо тэнцэл 3 дээрээ тэгэл биш тэнцээгүй. Тэгээ кино драма ангид тэнцээгүй. Буцаж очиод 10 дугаар ангид төгсөөд кино драмад аймгаасаа шалгарч явсан учраас Соёлын коллежийн кино техникийн анги надад шууд өгч ийсэн. Тэгээд ирээд төгсөөд тухайн үед бол одоо ардчлалын нийгэмд гээд юу нөгөө техник зураглаач одоо оператор хийх те сургаггүй болсон байхгүй. Үнэхээр сургаггүй болсон шүү дээ. Гол нь нөгөө тухайн үед хувийн телевизч байгаагүй ямар нэгэн продакшн студ гэж сургаггүй юу ч мэдэхгүй байсан шүү дээ үед. Тэгээд мэрэгчлэрээ үнэхээр ажиллаж чадаагүй. За тэгээд одоо энэ яг хийж байгаа автынхаа чиглэлээр хуваарь ажиллаж эхлээл. Тэгэл одоо тэр он жилүүдээс хойш одоо 20 хэдэн жил яг энэ чиглэлээр ажиллаж байна. За энэ соёлын сургууль техникчээр энэ төгссөн маш их нөлөөсөн надад бас. Автын салбарт ороод ажиллаж их хугацаанд би бодсон. Аюулгүй байдал талаас нь нэвтрүүлэх монголчууд маш хүрээлт юм хий. За тэгээд маш олон нийгэмлүү хандсан шторк одоо хийж гаргасан. Өөрөө тоглосон. Өөрөө зураг авсан. Зарим үед өөрөө монтажлдагч байсан. Амьдралаас Улаанбаатар хотод автомашина бариа явж байхад тэр сэдвүүд гарч ирдэг. Эмхтэй дүрд хувирах, за янз бүрийн дүрд хувирах юм гардаг л да. Гэхдээ би ямар мэрэгжлийн жүжигчин биш, өөрийнхөө боломж болцоогоор бас хийдэг. Тэгээд эмхтэй хүн болоход бол гэр бүлийн хүн эхнэр маань их тусалдаг. Одоо бодож ярьж өгнө, тэгэл юу зүүн парек зүүн тэгэл уруулаа хүмүүс наан. За хүмүүс чинь бол ёстой үнэн төвхтэй сурахгүй юм билээ дээ. Ууд нь олон камертэй гээд нэг 5-7 авсан чинь юу вэ? Манчиг амтын бол ерөөсөө энэ хотод машин барь чадахгүй юм шиг байна уу? Хиймэл хүмүүс чи яаж хийцэн яваад байдгийг. Тэгээд яг эмхтэй хүн гэдэг утгаараа хүмүүс хийдэг л баг. Эмхтэй хүн бол тэгээд имээ болж үзчихсэн. Чин тараашааны хүн болоод гарцаар хүмүүстэй зэрэгцээд гарахаар яваач зайлаач чи мөнхий дуракун гээл тэгэл янз бүрийн хараад хэлээл хүмүүс айгүй сонин ханддагюм байлээ. Тэгээ шторкнуудын санаа чи амьдрал дээрээс урган гардаг. Одоо над дараачтай хийхэд бол өшөө санаанууд бол байна. Зөндөө байна. Хүнд ямар ч хүнд байгаль асгсан өгөгдөл байдаг. Тэр өгөгдлөө дагаад одоо дуучин болох юм бол дуучин болох нь авьяасаараа тэгэл дуучин бол жүжигчин болох нь тэгэл жүжигчин болдог тий. Инженер
зохион бүтээгч болох болдог. Ерөөсөө өгөгдлөө дагах хэрэгтэй. Байглаас өгсөн өгөгдөл авьяасаа дагсан. Заавал амжилтанд хүрдэг. Биелдэг гэж боддог. Бусад оронд очиод ингээд юм судлаад одоо юм олох гээд ингээд явж байхад манай монголчууд айгүй сайтай хүмүүс дэлхий дээр байхгүй. Дэлхийн альч орнуудын хүмүүсийг 3 сая хүнийг Монгол улсын нутаг дэвсгэж тавьчаад бид нар солигдоод Японд ч байна уу, Германд ч байна, Америкт ч байна. Тэр улсуудыг авчираад за бид нар яг энэ амьдралаар амьдрах гэвэл хизээч амьдрч чадахгүй. Хизээч амьдрч чадахгүй. Монголчууд бол үнэхээр агуу улс. Тийм учраас Монгол улс маань хөгжинэ. Бүтээн байгуулалт бол монголчууд хийж чадчих. Аль салбарт одоо өнөөдөр монголчууд хийдэг болцсон. Гол нь чин сэтгэл гэдэг ямар ч